Зя сайн байцгаана уу. За миний утасны revive хийдэг бичлэгийг үзэж байгаа та бүгд үнэхээр их баярлалаа. За арай өнөөдрийн бидний ярилцах утас бол утас гэхээс илүү хэдүүлээ брэнд хэдүүлээ ярилцсан. За Galaxy Samsung SAFLAB гэдэг за бараг цагаан толон бүх үсгээр нэрлэгдсэнийг утас байдаг. За тэр бол Samsung гэлээ. За хангуг чулсаануудын маань одоо иргэдийн маань хэрэгэлдэг ганцгүй гагцгүй утас нь юу гэхээр Samsung гэдэг тийм ээ. За миний зөвлөж байгаа эхний утас бол A50. За та бүгд бол гайхчихж магадгүй. Яагаад A50 series-ийг сонгосон бэ гэд. За GamesRadar.com-ийн Top Gaming Phone 2025 гэдэг нэртэй одоо мэдээлэл байгаад байгаа юм. За эндээс өгсөн мэдээллээр болохоор одоо 3 дугаар байранд бичигдсэн утас. За яагаад гэхээр бол budget gaming гэдэг нэртэй англи хэл дотор хамгийн одоо тэргүүлж байгаа утас нь Galaxy A50. Бид нар басч болохгүй. Та бүгд миний бичлэгээс гадна өөр интернетээр өөр бичлэгүүдийг хараад үзээрэй. A50 бол нэр үнэхээр сайн утас. За надад ч гэсэн A series-ийн утасны 70 загварыг би урд нь хэрэгэлдэг байсан. Тэгээд за одоогоор бараг 2000 хэдэн онд авч ирсэн. 17 онд бараг авч ирсэн баха. Тэгээд одоо миний энэ хойно агуулгах дотор миний OTP гаргаж ирдэг утас болсон хэвээрээ ажилласаар л байгаа зэ хамгийн гол нь. Хамгийн хөгжилтэй юм юу юм гэхээр одоогийн баг бидний тоглодог бүх тоглоомыг за бүр тийм амар өндөр үзүүлэлтэн дээр нь бол явуулж чадахгүй. Гэсэн хэдий ч гэсэн энэ утсан дээр бол үнэхээр смут явсан хэвээрээ байна. Хамгийн гол нь юу гэж та бүгд 100-аас бага доллар дотор энэхүү утсыг худалдаж авч болно гэж бодохоор бүр хамгийн гайхалтай заяа. За Монголын нөхцөл бол бүр second hand A50 хайх юм бол бараг чи нэг 100-аас 200,000 төгрөг дотор олоод авчих боломжтой утас. За саяхан үнгүүгээс харсан зарн дээр бол бүр 150,000 төгрөгөөр зарж ах жишээтэй. Надад байдаг ч гэсэн A70 series-ийн утас ч гэсэн саяхны хүртэл хэрэглээгээ бол маш сайн одоо үүрэг гүйцэтгэсэн хэвээрээ байгаа. Би одоо хүртэл энэ дээр бол зарим нэг жижигхэн тоглоомод тоглоход бол хэрэгжилж болдог. Тэгэхээр 70 50 гэдэг чи яг 2019 онд гарч исэн утас байгаа. За гэсэн хэдий ч гэсэн бидний өмнө ярьж исэн 1000 гаруй долларын үнэтэй утаснуудаа харьцуулахад одоо хүртэл чансаагаа тогтоогоод байгаа гэсэн үг. Бүр тийм амар смут биш ч гэсэн бүр тэгэж амар гацаад чамд стресс үзүүлэхээр тийм утас биш гэсэн үг. За 51, 52, 53, 54, 55 гих зэрэг технологиуд гарч ирсэн. Гэхдээ энэ дээр гарч ирсэн технологийн хамгийн том сайжруулалтууд бол үндсэн кейсийг сайжруулсан. Тэгээд дээр нэмээд 5G сүлжээ дэмждэг болсон юм байлээ. За Монголын нөхцөлд ийм траш сүлжээтэй газар бол одоо 5G гэж бид нар бас ярих арай болоогүй баха. Миний бодлоор бол та хидчнээ 5G-тэй утас авсан ч гэсэн бид нар 5G сүлжээний одоо яг үндсэн үр өгөж гарах болоогүй. Би мэдээлэл технологийн салбарт өөрөө ажилладаг хүний хувьд хэлэхэд 5G-ийн хөгжлийг бол Монголд бол бас л арай л болоогүй байгаа зүйл гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Тийм болохоор хэдүүлээ 4G-тэй утас авнуу 5G-тэй утас авнуу биднэрт бол нэг ялгаа гарахгүй гэдэгт бол би маш итгэлтэй байна. За үргэлжлүүлээд үндсэн үзүүлэлтүүд ярий. За усны резистанс байна зөө IP68-тэй зөө 2 метрийн гүн хүртэл ус руу ороод л яах. Тэгээ storage нь 128 GB. За сүүлийн зааврууд нь бол 200 GB тэрийг цаашаа томорцсон байгаа. За тэгээ 25 мегапикселийн камер, 8 мегапикселийн ultra wide, 5 мегапикселийн depth, 25 мегапикселийн front камертай. Ер нь бол маш сайн камертай зөө. Яагаад гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ингээд та нарт үзүүлэх бичлэг болон зураг дуунуудыг харах юм бол одоо хүртэл ингээд маш сайн камертай. За үүн дээр миний A70 series дээр бас хэрэгэлдэг байсан камертай бас ойролцоо юм байлээ. Тэгэхээр яг ингээд харахаар бол ер нь бол маш сайн камертай хэвээрээ л байгаа. Ганцхан асуудал байдаг юм шүнийн камер нь амар муу. Тэгээд яг л сүүлийн утаснуудад адилхан 2 SIM-ний оролт байгаа. Тэгэд эсвэл та бүгд жоохон сайжруулаад аавна гэвэл 51 загварынх нь бүр 48 мегапиксел болоод бүр 2 дахин сайжирсан байгаа юм байна. Тэр үнэхээр 150,000 төгрөгөнд авч болохоор A50 series-ийн утас бол өөрөө энэ бүх тоглоом болон энэ бүх одоо гейминг ертөнцийн гар утас хэрэглэгч нарын дундх одоо хүртэл үнэхээр дажгүй төвшөнд хэрэгжилж болохоор утас гэдэг нь тодорхой. Одоо энэ дээр ингээд Genshin Impact тоглож байгаа нэг бичлэг үнэ 2024 оны Genshin Impact. Тэгээ бодохоор үнэхээр хүн болгон бол ийм үнэтэй утас авч чадахгүй. Тийм болохоор бүгдээрээ бас нэг cheapest alternative choice гэж хайж байгаа бол бас их дажгүй утасны сонголт гэж бодож байна. За үүн дээр нэмээд Super AMOLED дэлгэц байна. За энэ Super AMOLED тэгээд энэ бол их тийм сонирхолтой дэлгэц заяа. Дэлгэцийн одоо гарах чадвар, дэлгэцийн одоо нэгтрэлийн хэмжээ нь амар өндөр заяа. Тэгээ дэлгэцэн л дэмжиж байгаа юмнууд байвал энд 4K бичлэг үүссэн ч асуудал руу гарч ирдэг. Ягаад тэгэхээр яг өөрийнхөө цаг үедээ гарч исэн iPhone X, Mix яг тэр утаснуудын хажууд бол дэлгэцэн л бараг л 90 хүн шиг дэлгэцтэй утас байсан да нэр гэсэн. Миний хэрэгэлдэг A70 series ч гэсэн ялгаагүй. Өөр дэлгэцэн хязгаарч хагарж байгаагүй маш сонирхолтой юм. Ягаад тэгэхээр энэ маш бат бүх одоо хийгдсэн гэсэн үг. Яаж тийм одоо хатуу дэлгэцэн одоо Gorilla дэлгэцнүүд байдаг ч гэсэн яг тэрэн шиг тийм одоо хатуу дэлгэцтэй утас би болоо үрдэн л харж байгаагүй. Тэгээ бодохоор хэрэглээ болон янз бүрийн юмнууд талаасаа дээрэс нь Монголын нөхцөл бид нар бас нэг зүйлийг бас бодох хэрэгтэй. Нэг энэ дэр нэмэлтээр бодох хэрэгтэй юм болохоор хүйтэн төсвөртэй юу үгүй юу гэдгийг бас бид нар шалгаж бас уцаа авсан дээр.
жилийн бараг 6-аас 7, 8 сар бараг амар хүйтэн байдаг хооронд та нар хэрэглэж байгаа гэдгийг үргэлж санах хэрэгтэй. За тэгээд ер нь Reddit-ээр ч дээр өөр ер нь бусад ер нь мэдээний сайтууд гарснаар 51, 52, 50 загваруудын хувьд бараг ялгаа байхгүй. Ганц ялгаатай юм нь болохоор харагдах байдал болон камерын дээр ялгаа орж ирсэн гэж энэ зүгнэлт өгсөн байна. За та бүгд эндээс үзэж байгаа бичлэгнүүдийг харах юм бол камерны чанарны хувьд ч гэсэн барагтай бол асуудалгүй. Тэгээд 4000 mAh одоо батарей багтаамжтай учраас 90 хэдэн цаг хэрэглэж болдог гэж байгаа юм. Энэ дээр ганц гарч ирэх одоо сул тал нь юу юм гэхээр угаасаа 18-аас 19 оны хооронд гарч ирсэн утас болохоор ганц асуудалтай юм нь сүүлийн үеийн OS нь гарч ирээд OS нь өөрөө жоо хачаал өгдөг болсон байгаа. Тэрнээс бусдаар бол cool одоо бүх юм cool энэ утсанд бол надад бол одоо хүртэл надад 70 series бол байгаа. Тэгээд 70 series-ээ би хаяа асааж хагаад зарим төрлийн тоглоом тоглодог гацалт байдгүй. Mobile Legends, PUBG. За барыг PUBG-г ихний season 2-2-оос нааш тоглож байхад бол ямар ч надад асуудал гарч байгаагүй. Одоо хүртэл сүүл суулгаж үзээ нэг тоглож үзсэн ямар ч асуудал гараагүй. Тэгэхээр 70 болон 50 series яг ижил одоо оны утас болохоор би энэ дээр бас хувийнхаа recommendation-ыг оруулж ирж байна. Үнэхээр заримдаа боломжгүй байвал энэ утсыг сонгоорой. Тэгээд би үнэхээр нөгөө хэд утаснаас ч бол угаасаа илүү гэж хэлээгүй. Гэхдээ гол ялгаа нь 150,000 төгрөг чи одоо ийм утас аваад ингэж тоглох уу гэдэг чи өөрөө маш том асуулт шүү. Тэгээд ийм Super AMOLED screen байна гэдэг бол өөрөө бол гайхалтай. Тэгээд за Samsung компанида тэгээд энэ шилдэг утсыг одоо сүүлийн 6 жил ингээд тоглогч нарын зах зээл дээр ингээд байлгаж байгаа, амьд байлгаж байгаа ч одоо баярлалаа. Тэгээд та бүгд энэ хүртэл үзэж суусан чи бүр их баярлалаа. Тэгээд за дараа уулзцгаая. Түр баяртай залуусаа.